Үчи Мэндүргийн эрхэм үзэгчтэй Улаанбаатар хотод 19 цаг нэгэнтээ өнгөрчээ. Энэ цаг бол залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн хамт олонны цаг юм. Хүсгэл аймагт залуу зохион бүтээгч улсын уралдааны аймгийн шалгаруулалт хизээ явагдсан, хэр олон хүүхдүүд хамрагдаж, ямар бүтээлүүд, ямар хүүхдүүд шалгаран ирсэн бэ? Манай аймагт 6 баг оролцоол. Тэгээд хүүхдүүд маань болохоор бүгдээрээ баг болгон 2 санаатай ирсэн байгаа. Та бүгдийг наашаа Улаанбаатар хотод улсын уралдаанд ороход хэн хамгийн ихээр дэмжиж, та бүгдийг хэн гаргаж өгсөн бэ? Манай аймгийн болон соёлын газрын дарга баяр сайхан дарга энэ маань одоо ингэж гаргаж сургууль соёл тэгээ Баатар учир дарга мөн түвш дарга нар наашаа дэмжиж явсан. Гэр бүлийнхэнтэй яг гэрээсээ гараад залуу зохион бүтээгч улсын уралдаанд оролцлоо гэдээ явхад юу гэж хэлсэн бэ? Сайн яваад амжилттай яваад ирээрэй гэсэн. Тэнцэх юм бол цаашдын хүрээлтэнд амжилт хүснэ дэмжинэ гэж. Өшөө илүү дэмжинэ гэж хэлсэн. Гэр бүлийнхнийхээ итгэлийг алдахгүй тулд хамгийн түрүүнд яах ёстой вэ? Тэнцэх ёстой. За, сайн байцгаана уу? Сайн явж ирсэн үү? Багийн гишүүн өөрийгөө танилцуулаач. Хүсгэл аймгийн Мөрөн 3-р нотлох сургуулийн технологийн багш цай мөнгө байна. За, бүтээл санааг танилцуулахад 3 минутын хугацаа бий. Амжилт хүсье. Миний орж байгаа санаа яг уг нь өмнө яригдчихсэн боловч яг тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Тэгээд энийг арай боловсронгуй болгоод тэгээд авч орж ирсэн юм аа. Бидний бүтээл маань ааруул бяцлаг хэлбэршүүлэх машин гэж байгаа. Энэ машин нь үндсэн 7 хэсгээс бүрдсэн бөгөөд нэгдүгээрт нь арцны сав, хоёрдугаарт нь болохоор арцыг дамжуулах хоол байгаа. Энд хавхлаг байгаа. Тэгээд энэ хавхлагны тусламжтайгаар арцыг оруулаад болсон гэх хэмжээнд хүргээд хавхлагыг хаана. 3 дугаарт нь шахагчийн хүч дамжуулах хөшүүрэг. Энэ хөшүүргний тусламжтайгаар нарийн шүүрт бүлгүүрээр арцыг нягтршуулж шахаж өгнө. Нягтрсан арцны дээгүүр шар суу гарсан тохиолдолд шар сууг энд шар сууны хавхлаг хийж өгөөд тэгээд шар суугаа гадагшлуулна. Олон хөлбөрт зээрэнцгээс сонголтоо хийн ааруулыг шахна. Шахсан ааруул энэ зээрэнцгүүдээс гараад тэгээд ааруул бэлэн болно. За тэгээд энэ дээрээс гарч болох асуудлуудыг шийдэж өгсөн. Энд байгаа. Энэ бүршийг яагаад оруулж өгсөн гэхээр энэ хөшүүргийг дээш доош шахалт үүсгэхэд мэдээж энд юу яана? Хөшөлт үүснэ. Тэгээд энэ хөшөлтийг юу яахын тулд энд бүрш оруулж өгсөн байгаа. Тэгээд энэ нарийн шүүрт бүлгүүр энэ бүлгүүрийн тусламжтайгаар арцыг нягтршуулна. Энэ бүлгүүрийг нь ганц даавуугаар хийхэд энэ юу яана? Даавн задрах учраас энийг нь хоёр талаас нь металл тор бүхий юугаар хавчиж бэхэлж өгсөн байгаа. За, баярлалаа. Төлөвийн танилцуулга амжилттай гэглээ. Энэ төрлийн төхөөрөмжүүд 1-р шатнаас маш ихээр орж ирж байгаа. Ингээд шүүгчд энэ бүтээл санаа дээр ямар бодолтой байгааг шүүгч Болдоотараа сонсъё. За, миний хувьд эхлээд энэ жоохон овор хэмжээг жоохон баримжаа авах гэсэн. Энэ цилиндрүүд ямар хэмжээтэй байна? Ер нь бол Доторх эзлэх нь 30 см-аар авсан байгаа. Голч нь хэдийн диаметр? Өндрийн 30-аар л авсан. 30. Бараг 10 битан гэсэн үг байна тий. 10 битаны голч шиг байна тий. Тэгээ энэ хэсгийг болохоор 50 см-аар авч өгсөн байгаа. За. Тэгээд энэ хоёрын хоорондох эзлэх нь болохоор 7 см-аар авсан байгаа. 70 хоолой шиг болох гэдэг тий. За энэ зээрэнцгүүдийн хэмжээ гэх юм бол нэг зээрэнцгийн хэмжээ гэхэд одоо хямны хэмжээтэй ойролцоогоор тооцох юм бол 4.1 см. Тэгээд одоо тэр 30-ын хоолойноос 70-ын хоолой энд холбож байгаа. Энэ хоорон шилжилтийг ямар механизмаар хийх гэж байна? Энийг ер нь өөрөө бол нөгөө механик хөдөлгөөн хийн штэ. Тэгээд энэ дээрээс одоо ер нь бол шууд гүүж орохоор өөрөө урс орчих юм. Тий. Энд ч нэ хавхлагтай байх юм. Хавхлага байла хавхлагын нэгнгүүд өөрөө урс ороод ирэх юм. Тэгээд болсон гэх хэмжээндээ үргээд хавхлагаа хаана. За ер нь бол бусдсан шар сүгээр баг тэр халуунаар нааш явах чинь тий интеллигент дээр тий. Халуун бүлээнээр. За тэгээд яг тэгээ урсаад орлоо гэдэг тэрхэд тэр 70-ын хоолойндох хан шар сүг ялах хэсэг яаж хийгдэх юм? Хан ямар байх юм? Нүксүүийг даав гэдэг юм. Яг аль хэсгээр даав наах юм? Фильтр хэсэг. За энэ мэдээж энэ хэсэг нь бол одоо бүдүүн нарийн ааруулны юу байгаа. За наадах чи би ойлгохтой. Тэгээд энэ ч одоо нэг хаалт байгаа байхгүй юу? Махны утгаар бол наадах чи яг уртлын утганы хэсэг гэж би ойлгочод байгаа. Шар сүү гарах хэсгийг ч нэг хэлээд өгөөч. Шар сүү гарах. Одоо энэ чинь ингээд даралт үүсгэхэд мэдээж арц нягтрсан тий. Арцсан дээр авч үзэхэд нягтрсхийн тулд шар сүүг гаргаж иж нягтрах байгаа байхгүй юу?
Үгүй доошгоо нягтрашаад одоо эн чинь өөрөө шүүр байна гэсэн үг байхгүй юу? Сүүгээ даавтаа нөгөө шүүрэн дээрээс харин би тэр даавтын хэсэг хаана аль хэсэгт нь байх вэ гэж асуув. Одоо энэ байна л да. Одоо тэр нөгөө шахах Одоо яг энэ дээр байна. Яг энэ хэсэгт одоо юу даав хоёр талаасаа бэхлэгдсэн юу байгаа байхгүй юу? Даав шүүлтүр байгаа. За тэгээд энэ шүүлтүрөөр шахахад аарс доошоо нягтрашаад шар сүн тэр шүүлтүрээрээ дээшгээ ялгарна штэ. Тэгээд ялгарсан үг энэ хэсэгт одоо юу шар сүний хавхлаг хийж өгөх байхгүй юу? Тэгээд тэр хавхлагаараа шар сүгээ гаргачихна. нэг л юу байгаад тэрнтэй. Яаца яаж аа. Доошоо энэгээр шахаад За, яаж гаргана гэдэг шиг байна л да. Аарцаа тэр энэ зээрэн зүгүүдээ сонголттой гэж доош нь гаргана л да. Урсгаж орно. Хамгийн гол асуудал шүү дээ. Одоо яг шар сүү ялдаж байгаа тэр бүлүүрийн ханаар нь нэвчиж дээшээ гарч байгаа мó энэ цилиндр чинь ханаар нь нэвчих гэдэг юм хаагуурны. Энэ доор нөгөө цилиндр хэлбэртэй нөгөө жижиг шүүлтүрүүд байсан шүү дээ. А тэрэн дээрээсээ шууд яг тийм юугаар дээрээс нь даралт үүсгэхээр доотлолт нь даван байж шүүлтүр хийх гэдэг байгаа байхгүй. Зөвхөн тэгвэл Даван ямарч тийм төмбөлт үүсгүүгээр. даван фильтр бол зөвхөн доор нь байна гэж ойлголоо зөв үү? Тийм. Дээр бүлүүр дээр байгаа юу? Бүлүүр дээр энэ бүлүүр дээр л байгаа шүү дээ. Энэний доотлолтод даваануудыг байрлуулаад тэгээд дээшгээ дээдлэлт нь бол жижигэн нүхтэй төмөр маань байна гэсэн үг байхгүй юу. Тэгэл даралт үүсгэлээ шүүсэн дээшээ ялгараад гарч ирээд тэгээ энэ хажууд нь нэг цорог байрлал. Дээшээ гарч ирэхэд ч гайхаж байна. Хөшүүрэлт механизмын юугаар дараал доош нь дарчих юм уу тий? Тэр механик бүрээр. Яг энэ бол болохгүй шүү дээ. Одоо энэ зургаар бол ингэж хөшж болохгүй шүү дээ. Угархаас гадна эн чинь өөр хөшин шүү дээ. Эн чинь яг энэ явахаар ийм тарихтөрөөр хөдлөн шүү дээ. Тэгэхээр энэ хооронд энэ захын цэгүүд энэ хооронд чинь шилжилт байгааз тэр чинь энэ доод цилиндр чинь хөшөлтийг үүсгэн шүү дээ. Тэр хөшөлтийг энд юм пүрж байрлуулах гэж байгаа байхгүй. Ер нь бол наад юугаа хэр зайн шилжинэ гэж бодоод байна өөрөө. Харахад доод цилиндр чинь нэлээд урт харагдаад их юм. Хөшүүр хийх ч юм аа хардаа. Нилээ харьцсангүй юм болоод байна даа чи. За ойлгомжтой. Ачаа зогсоорой. Одоо энэ санаа бодлыг дэмжиж шүүгчид дараагийн шатанд оруулах үгүй юу гэдгийг гэрлээр харах ёстой. Хэрвээ хоёр ногоон гэрэл асуул дараагийн шатанд орно. Хоёр улаан гэрэл ассан байна. Саяар зурган дээрээ жоохон бодолчлаа. Уг нь бол ажлын зурган дээр яг хэмжээнд гарцсан. Тэгээд яг тэр юу зуруулсан яг компьютерийн тэр зурган дээр л харин хэмжээ алдаад зурулсан байна. Багш бол нэлээд тэмцсэн, нэлээд хамгаалсан бүтээлээ. Тэгсэн. Энэ шүүгчдд маань болохоор нэлээд юмэрлээ. Би ч бас нэлээд хамгааллаа. Хоёрт энэ хийж байгаа шахаж байгаа материал маань шүүгчд маань баг докторийн зэрэг хамгаалж байгаа гэж ярьсан л дээ. Тэгээ ер нь бол яг наатахны чи юу яах гээд байгаа гэдэг тал дээрээс нэлээд ярилцсан л дээ. Дэлхийг өөрчилсөн 100 шин санаа, шилдэг бүтээл хэмээх энэ хүн номыг бэлэг болгон дурсахын танаа багт. Ерөнхий ивент тэтгэгч, эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээ түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Манай дараагийн оролцогч Шарав Жамц Хөвцөл аймгаас оролцож байна. Бүгдээрээ хамтдаа тайлсан дээр угтан авцгаая. Шарав Жамц Хоёр найзаас ямар санаа төрсөн, яагаад залуу зохион бүтээгчд орохор болсон бэ? ЭК-ийн зөв зохион бүтээж байгаа юм аа. Тэгээ ЭК-д явж байхдаа ер нь хэцүү байсан. Нэг хайрцагтай юмд баг зэвсгээ хийгээл аваад явдаг байсан. Хэцүү байсан. Тийм л хорогдоор харийг хэлбэр болгоё. Нэг цөмгөндий бүгдийг нэгээд багтаагаад аваад явъя гэсэн санаа нүүдэн дээрээс хийсэн юм аа. маш зөрөгтэй итгэлтэйгээр өөрсдийн бүтээл санааг тайлбарлахад бэлэн үү? Билээ. Яагаад бэлэн гэдэгтээ итгэлтэй байна вэ? Амир санаа асуулт угааз бид тэгж бэлдсэн учраас гэж тайлбарлаад өгөөч. Бид энэ тэмцээнд орохдоо маш ширхнээс бэлдэж ирсэн. За хэр урт хугацаанд бэлдсэн? Бараг 2 сар хүртэл. 2 сар бэлдсэн. За тэгвэл одоо бүх зүйл та бүхний та хоёрын гарт байна. 3 минутын хугацаа бий. За бидний бүтээлүүд бол ЭК-ил зориулсан цүнх байгаа. Их би 2 кремаксын 3 хэсгээс бүрдэж байгаа. Их цүнхний их биеийн дээшээ онгоохоо энэ дотор нь 2 ялаа шумуул барих торбоо усан тавьдаг торг гэх мэт юм хийж болно. Дээшээ онгоодаг энд нухстай байгаа. Цүнхний 2 талын германы эмтлийн хайрцагт нь болохоор гарч хийдэн нөгөө талд нь болохоор зургийн аппарат, видео камер гэх мэт юм хийж болно. Эмтлийн хайрцагт нь болохоор 3 төрлийн шүүгээ хийж гисэн байгаа. Энэ жижиг шүүгэнд нь багаж хэрэгслийн чимгүүр хэмсаа гэх мэт юм ин. Энэ талд нь болохоор 3 шил, томруулдаг шил гэх мэт юм ин. Энэ хайрцагт нь болохоор
одоо нөгөө урмал амьтан хадгалах сав гэх мэт юм хийж болно да. Тэгээ манайд сүнхийг чирээ явж болно, үүрээд явж болно, бариад явж болно, дээрээ бариултаа байгаа. Тэгээд энэ бариулыг дээш нь татангууд доороос энэ дугуй гарч ирэх, энэ дугуй цаана энэнийхээ доор байгаа. Тэгээ энэ бариулыг дээш нь татангууд энэ дугуй гарч ирэх байгаа. Энэ дээрээ хоёр автомашины суудлын даруулгын юутай цүнхний дээрээсээ татаад доороо чак гэж хөгжиж чинь. Тэгээд тэр нь ямар давуу талтай вэ гэхээр чирээд юм уу бариад явахад тэр нь ундралдаа сатаа болохгүй. Ачаа зогсож байгаарай. За энэ цүнхэн дотроос ч одоо юу гарч ирэхээр болчихвоо? ЭК-ил зориулсан бүх багц хэрэгсэл гарч ирэх бол. Юунд зориулсан? ЭК-ил зориулсан. ЭК-ил зориулсан. Ялаа шумуунаас хамгаалахаас эхлүүлээд тийм ээ. Тэгээд эко-аялалд явхад энэ хэрэглэгдэх цүнх маань хүний хөдөлмөрийг яаж хөнгөвчлж байгаа? Техникийн шийдэл нь яг айлсгт байна. За бит хоёр эко-аялалд явж байхад нэг хайрцагт багжаа бүгдийг хийгээд барай явж исэн. Өргөд 2-3 лаг амжилт явж исэн. Тэрийг хөнгөчлөө ганц цүнхэнд багтаая гэсэн шийдэл санаагаар. Техникийн шийдэл нь? Техникийн шийдэл хаана байна вэ? Техникийн шийдэл нь чирээд явна, өөрөд явна, бариад явна гэсэн зорилготой л. За ойлголоо. Цүнх нь ямар материал гэж байгаа юм? Энэ цүнх нь болохоор юу нэг кордон эслэг автангаар хийж байгаа. Хатуулах. Тийм хүнд юм уу? Эслэг жин хийдэг гэх юм бол. Эслэг автангийн жин нийт 4 ил авцааллах. Хэдэн килограмм болно гэж бод. 4 кг. 4 кг. Тэгээд ийм хэмжээний хийдгэлээ хаашаашаа 50. Хаашаашаа 50. Одоо эслэг автан чинь нөгөө одоо 3-4 мм-ийн зузаантай нэмэх панер маягийн материал мөн үү? Тэднээсээ танаас хоорд юугаар яаж холбож хийх гээд. Одоо бэхлэн шүү дээ. Автангаар хийнэ гэж эхлээд яг хийж үзээд. Харин тэгээ хийж үзлээ тэднээс юугаар холбож. Тэр чинь заавал ингээд бир мод барьж хийн ингээд брус барьж хийн нөгөө мод чинь бүх бат чанар нь ямар хуу шөрөвтөн те. Ингээд ирэхлээр наа чинь өсөр хүнд болох гэдэг байхгүй. Тэгээ нөгөө брус нуу чи хайрцагны чинь дотортой зайнаас авна. Таанаас тэгээ бас юм юу хийчихнэ гэдэг нь шүү дээ. Линз энтрээ хийчихнэ гэж чинь томруулдаг шилээ хийчихнэ гэж чинь тийм юм юунд хийдгүү гэхлээр ийм порлооны ийм хөөстөр тусгаарлагчтай ингэ зориултаар хийдэг шүү дээ. Хийж байгаа байхгүй. Харин тиймэрхүү юмнуудаа таанаас ярьж өгөхгүй шүү дээ альсан. Саяны нэг яг баруун талынх нь хайрцагт нь болохоор яг дээш нь татаад тэрний нүд дотор тийм зөөлөн юутай байгаа байхгүй юу? Шууд ойдог, жижигхэн болдог, том болдог ийм материалаар хийн гэсэн бол та хэд уул нь илүү их өндөр оноо авах байсан баха. За ингээд шүүгчд энэ бүтэц санаан дээр санал хураана. Шүүгчдийн санал тэр хавтан гэдэг дээр чинь айхтар том асуудал үүслээ дээ. Залуучуудаа нэг санаагаар оролцож байгаа тийм үү? За амжилт хүсье. Гэтэ бүтэц санаагаа битээ орхиорой. Эко-аялалдаа үргэлж явж байгаарай. За шарав жам загтлагчтай багийнх маань дөнгөж сайн ороод ирлээ. Яагаад тэнцээгөө гэж бодож байна? За хийх материалаа зөв сонгосонгүй. Тэгэл бас хэвчлээ. Харин битээр материал бүр байгаа. Уул нь бид нар материалаа тийм сайн яриаггүй. Гэтэ манай нэг багш хэлснээр бол уул нь цэргийн зориултын нэг цүнх байдаг та. Тэрний материалаар хийнэ гэж бид нар ярьжсэн. Битээр тайлбарлахдаа бас жоохон буруу тайлбарласан. Эслэг хавтан гэж ярьсан чинь тэр чинь хүнд дээрэс нь яаж хийхин та нар гэдэг ярихад битээр бас жоохон тулгамдаад бас ярьсадаг. Манай хүмүүс жоохон сандарсан бололтой. Нилээд юм дотоо яриад тэгээд тэр бөө бодлоо болчихлоо. Та бүхэнд хуудас үг үсэг болгоно та хоёрт мэдлэг төвчөө болно гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Амжилт хүсье залуусаа. За дараа чинь заавал орно гэж. За дараа жил болцсон. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Одоо бүгдээ хамтдаа Дэмбэрэл дөржиг угтан авцгаая. Дэмбэрэл дөрж Хөвсгөл аймгаас. Хоёрын санаа бусад энэ олон залуу зохион бүтээгчдээс юугаараа давуу талтай байна? Битүүрийн санаа бол бусдаас давуу тал нь болохоор ямар ч тийм хүний гэмтэл бэртэл гарахгүй хүнд аюулгүй ажиллагааг маш найдвартай хангасан. Тийм давуу талтай. Нэг нь болохоор хүний ажлыг хөнгөвчлсөн санаа байгаа. Бидний мэдэх ногоон өрөөний цаатал тарагч байна. Бүтцээрээ суулгас нэмэлт төхөөрөмж маань болохоор энэ 2 турба ногоон өрөөндөө нэмж суулган угаалгах төмөрт 2 ширэг хийн. Энэ 2 ширэгэн дээр 5 цагаас өөрлөлөд нийтдээ ингээ урд урдаа 4 ширэг, хойноо 4 ширэг орж байгаа. Тэгээд тэр ширэгтэй угаалгах төмөр дээр болохоор 5 цагаад байрлуулж өгч байгаа.
тавцангаа байрлуулснаар энд нэг хавчуурга байна. Богино хэмжээний бэлтгэцийг бол энэ хавчуургаар хавчаад гаргаад авчна. Хэрвээ урт хэмжээний бэлтгэцийг бол энэ бэхэлгээ хийгээд энэ хоёр дээр тэгээ гаргаж авна. Яагаад бид нар ингээд турбаа сонгосон бэ гэхээр турбаан дээр үрж тогтохгүй. Тийм гүйлт сайтай шаарган дээр тэгж авсан байгаа. За одоо шүүгчдээс нэмэлт асуултыг асуух баг. Бид нэр бол аюулгүй ажиллагаан дээр л хамгийн гол анхаарсан байгаа. Тэр нь хөдөлмөрийн бүтэмжийг хурцсах зорилттой байгаа. Энэ хөрөөнөөсөө бид нар бол энэ хөрөөнд энэ айл болгонд байдаг албан газарт болгонд байдаг хөрөө. Тэгээ одоо бид багш миний хувьд бол одоо сурагчтай энэ хөрөөн дээр ажиллуулаад зогсоход маш их эрсдэлтэй. Бид нэр хариу талдаа бараг ажилуулдаг шахах байхгүй. Тийм учраас бид нар өөрсдөө модын хэрэг зүгтэх учраас эднийг өөрсдөө хэрвээ ингэж ажиллах хэрвээ байвал ийм зарчмаар байвал аюулгүй ажиллагаа талаас байвал дээр юм уу гэдгийг энэ хүүхд маань гаргаж ирсэн. За шүүгч Болдооторт асууж лавлах. Зурган дээрээс бол яг бүрэн хийцээ бол гаргаагүй баг шиг байна тий. Ширээ бол одоо жишээ нь цаатлын турбаа бол хүлгүй харагдаад тий. Шууд араам дээр бэхлэгдээд байгаа янз нь аа. Энэ турбаа маань болохоор энэ маань хөл байгаа. Энэ хоёр. Энэ болохоор нөө бид нэр эхлээд гапуугаар холбоо гэж байсан. Сүүлд нь яг энэ зургаад бид нэр цаатлын одоо турбонд хөл байгаахгүй яаж энэ нөгөө хөрөөнийхэн тавцангаас доошоо ингэж юу орж ирсэн. Эндээс ийм угаалгах төмөр орж ирчих. Нөгөө юу маань энэ хөрөөнийхэн тавцан дээр богдож. Энэ хөрөөн маань 15 см өргөнтэй хөрөө байгаа. Хөрөөнийх нь яг тавцсан. Тэрнийхээ эндээс хоёр талаас нь болтоор аваад энд ийшээ орж дахир угаалгах маань орж ирсэн баг. Ингэж одоо зөнгөсөн шүү дээ. Тэн дээр турбан байрлаад турбан дээр нэг шарг маань орилгох байх. Буцаад нөгөө зурган дээр очиад. Нийт энэ уртыг турбаа уртыг хэдээр бодож байна? Энийг 2 м-ээр л гаргасан. 2 м. За яг хөрөөний гол дээр бол метрээр ингээ хоёр тийш болчихж байгаа юм шүү дээ. Яг тэгшимтэй ингэж байх нь ер нь бол хэр шаардлага нийцэж байна. Яг энэ бол ерөөсөө наадлаар нь явж хөрөөний хөл цаашаа яахгүй аюулгүй ажиллагааны талаас нь болцсон ингэж тэгшимээр л авсан. Тэгээ энэ хөлийн дээшнөөс нь газрынхаа хэвийн өнөөс орж эргүүлдэг хий гэж манай хөлт маань сүлд нахсан. Зураг зурсан хоноод бид хэлээ тэ. Тэгшин юм тавиад гүйлэх гэж байгаа учраас цаад юу ер нь сул байна гэдэг байна. Ер нь бол энэ дээр ерөнхийдөө юу байв штэ. Деформацид орно штэ тийм ээ. Жохон суулт өгнө. Тэр та нар юунд ерөөсөө нөлөө байхгүй юм уу? Дөрвөн ер нь бол юугаар роликоор барьчихж байгаа штэ тийм заман дээр. Тий. Тэгээд ирэхэд чинь нөлөө байхгүй байна уу? Тавцан дээр л өгнө штэ орилхоо. Харин тий. Энэ тавцангаа тавцан гүйж байгаа зам чинь нэг хэсэг нь юу болчиход байна штэ. Сөөлччихэд байна штэ тийм ээ. Энэ маань тушаага бид нэр зурган дээр дутуу өгчихсэн байна. Тий. Энэ тушаам энд орилх маань болохоор энэ хүүхдийн маань орилх маань болохоор турбан дээр яг энэ үрэг үүжгүн. Хэрвээ энэ тавцан маань ингэж энэ дээр байрлуулж өгсөн байгаа. Угаалгах төмөр байгаа шүү дээ. Угаалгах төмрийн эндээс хоёр талаас нь цоолж ингэж шарг хийж боож өгсөн байгаа. Тэгээд тэгж боосноор тавцан бол дээшээ шууд зүгээр шууд хөдлөх юм биш. Тийм хөдлөв. Суул юм биш тий. Доороос нь хэрвээ яваад сахвар бас ахаад ийм орилхтой шарг хийж өгч болно бас ахаад авчиж. Би таныг юу бас ажиллагаатай нөгөө нэг фризерийн машин байдаг шүү дээ. Хоёр талаас авчирсан шаргтай. Тэг би бас таныг нөгөө аюулгүй байдал талаар нэлээд анхаарсан гэхээр энийг бас нэлээд ятсан болов гэсэн чи та зүгээр сул тавьдсан хууль дээр гүйж байгаа л болгоцсон юм шүү дээ тий. Гэхдээ энэ чинь нөгөө дээр ачаатай учраас бол гэхдээ ярахтаа бол яахгүй гэж бодож байгаа. Тэгээ хажуутлаа нэг тавцангийн хажуутлаар ингэ шахаж гүйж байгаа учраас тавцан дээрээ биш. Яг шахаж хоёр хөрөөнийх нь тавцан сөөрөн байна шүү дээ. Тэн дээр чинь доотлолт нь турбамаа энэ дээр тавцан маань яг зэрэгс шаг тэнцүү яг тэнцвэртэй байдал явах юм. Тэнцүү байдал. Тэг шимнэ гэсэн үг шүү дээ. Наад грацийн тэр ер нь бас утсан дээрээ ер нь бол ийм тавцсандаа юм ер нь болж игэл зүгээр сул яагаад гэвэл хөрөөний ир чинь хөндлөн ачаалаар орж ирж байгаа шүү дээ тийм ээ. Тий. Заавал эний чинь сөхөх тийм ачаал энэ булан дээр үүсэх гээд байгаа юм. Ялангуяа жоохон уртхан хавтхан явах юм бол ингээд шүүгчдийн гэрэл асч аюулгүй ажиллагааны ногоон хөрөөнд суйрлагдсан аюулгүй ажиллагааны энэ бүтээл санаа тэнцэх хэсэг нь шийдэгдэнэ. Аюулгүй ажиллагаатай холбоотой шүү. Нэг улаан сургалтын юг бас өөр нөхцөл тохируулах хичээж байгаа тэр үйл надад бол таалагдж байна. Гэхдээ яг одоогийн хийх гэж байгаа хийцүүл чамлагдж байна. Өшөө энийг цааш нь энэ хөрөөний хэрэгжил талдаа ямар тоноглохыг хүсэж байна тэгээд. Нэг ногоон энэ талын юмыг бол сайжруулах
болцоод байгаа бах. Гэхдээ энэ чинь бол болохгүй хэлжлээ шүү дээ. Тэгээ энийг сайжруулад нэг ирэхгүй дээ. Амжилтсан залуучуудаа 2 дугаар шатнд дуулцсан шүү дээ. Дэмбэрэл даржийн эхний санаа нь тэнцлээ. Тэдний 2 дахь санаа нь хөдөө орон нутгийн залуу зохион бүтээгчдийн хувьд тулгамдсан сэдв болсон хөрзөн хохволагч. Энэ бүтээлийн санааг танилцуулахын өмнө шүүгчид төр завсарлага авсан юм. Завсарлагаанаар хөвсгөлийн залуус шүүгч цог чавхлантай халуун яриа өрнүүлж байсан нь бидний дуранд өртсөн юм. Хөвсгөлийн аймагаас оролцож байгаа оролцогчдын хамгийн сүүлийн санаа бол хөрзөн хохволагч тийм ээ. За бүтээл санаагаа танилцуулахад 3 минут хугацаа бий. Миний бүтээл бол хөрзөн хохволагч. Би яагаад энэ бүтээлийг гаргасан гэвэл хөрзөн хохволагт их бэрхшээлд их тулгардаг. Тийм болгож би хөрзөн хохволагчийг гаргасан. Энэ бүтээл маань усны тэрэг дээр суйрлуулсан байгаа. Энэ бол уртлын энэ дээр төрбагаар энэ усны тэргийг төрбагаар хийсэн. Уртлын ингэж төрбаа яваад урталтай номыг ингэж уртлын нэрийг хавтгаалж хөрзөнгөө хохлоо. Энийг юунаас санаа авсан гэвэл ямаа тэрэгнээс санаа авсан. Ямаа тэрэг гэдэг нь урталтай хоёр дугуйтай уртгартаа ингэ дундаа дигээтэй усаа ингэ дээрүүд ингэж зөөж явж яадаг тий. Тийм тэрэгнээс урталт нь юм мод хийжаад хөрзөн дугаараа ингэж хийж хөсч үзчихсэн. Тэгэд мод нь хугараад уурсан. Тэгэхээр би тэрэгэн дээр санаа гаргасан. Тэгэд энэ тэрэгний дугуйн маань бол Мацилгийн дугуй. Яагаад би Мацилгийн дугуй сонгосон гэвэл Мацилгийн дугуй их туулах чадвар их сайтай байдаг. Юу туулах чадвар юу хүч их том. Хөрзөн мөрдлийг тэглээд авахгүй тэгэд хохлно гэсэн. Энэ нуурах шиг түлхээд бариул нь урт. Уршаа түлхээд дараад хөшөөргийн аргаар л хохлно гэсэн үг л дээ. За чи өөрөө модоор хөсч үзсэн гэж штэ. Тэгээ яг одоо энэ зурган дээр байгаа хийц дээр харахаар аль хэсэг хамгийн ямархан эвдэрхөөхөр яг тэр эренгэр атсан булан дээр чи яваад гэж юм л дээ. Энэ дээр үү? Дээд булаа. Энэ дээр бэхлэгээ хийж өгч байгаа. Энийг харин бэхлэгийг сайн гаргаагүй байна. Энэ дээр ингээд бэхлэгээ хийж өгсөн байгаа. Тэгэж харагдаж байгаа. Энэ бэхлэгээ нэ. Тэгэхээр яг энэ ачаал авж байгаа хэсгүүдийг ингээд заавал ерөнхийдөө юуг нь заах арилгаж яваа нэгдүгээр. Хоёрдугаарт бол яг нэг юугаар улдаж орох гээд байна да. Тийм ингэж түлхэж. Гэж хөрзөн хоёрын дундуур орно. Энийг өөр юунд ашиглах бол усанд явж болно, мацилгийн арталт хийж болно. Мацилгийн арталт энд ингэж хийдэг юутайгаа мацилгийн арталт хийдэг юм тийм зориултын нэг юу юм маягийн тийм борхоо байгаа. Тэрийг ингээ гаргааг байгаа. Уулын зурхын үед зурцсан байгаа. Тийм л яг юм мациглийн дугуй гэдэг байгаа чинь ерөнхийдөө ойлгож байна л да. Их нарийн дугуй болцохоор ерөнхийдөө шааж авчихсан ер нь болдгоо. Ер нь дээгүүр нь гарах гэдэг утгаараа өргөн дугуй сонгоод байгаа. Өргөн дугуй сонгож байгаа. Хоёр дугуй биш. Нэг дугуй бол ямар нэгэн асуудал үүсэх үү? Дээр нь ачихгүй юм байна ямарчсан тий? Ачна. Энэ дээр үү? Тий. Ачиж болно. Нэг дугуй болохоор яг нэг дугуйн дээр ачаал ярих ах. Нэг дугуйн дээр их ачаалтай. Би хоёр дугуйг сонгож авсан. Нэг дугуйн дээр их ачаалтай. Яг би тэгж хэлж байгаа нь би чамайг сая тэр шигдэлтээс олж хийж байгаа бас энийг бодсон болов гэж асууж байгаа. Шалтгаан нэг бол хоёр өргөн дугуйн дээр ингээд ухаар төрж явж байгаа хүн дээр их ачаал их байхгүй. Угаасаа нэг дугуйтай тэрэгцрүүд байдаг үстэй. Байдаг. За тэгэхээр тэр талаас ер нь юм харсан болов уу гэж асууж байна л да. Тэр талаас саяра хараагүй л байгаа. Хоёр дугуйн дээр хийж үзье л гэж бодож байгаа. Ганц мациглинг гэхгүй ер нь бол өргөн юм дугуйнууд байдаг шүү дээ. Тэр энтрийг бас харж сонирх тийм ээ. Яг дандаа энэгээр ингээд цохоод ингээд явах бас л хэцүү. Тасалдаа яаж хийх вэ? Энэ чинь зүгээр хөшөө явчих шүү дээ. Тэгээ хөшөөл нөө хөрсөн уул юу хоёроос завсар ингээд тэртээ үе үс газар хоёр шүү дээ. Тэр завсар ингээд ороход нөгөө бид нар чинь хөрзөөрөө юм уу лоомороо хөшиж нөгөө хохолж авдаг шүү дээ. Эхэлж хохолж ижил нөгөө хөрзөн маань суларч ирж иж биднэрт нэг даагтах өргөх хэмжээгээ зөөвлөх хэмжээд бол. Өөрөө яаж юм бол Эрдэнэ цагаан багш. Босоогоор таслах шаардлага байхгүй. Босоо таслах тэтэ төргөл нөгөө хөшөөд ирж байгаа учраас өөрөө хагараал хөрзөн маань хуурч ярагддаг шүү дээ. Тэрнээс яг хэвлсэн юм шиг хөрзөн тэгж хохлон гэж байхгүй. Тодорхой хэмжээгээр хайрцаглахгүй л наад чинь урт богино үгүй бол наадахыг чи аваад хөшгөр магадгүй энэний хэмжээтэй л юм гарч. Энэ чинь одоо 20 сая тий. Уршигаа ингэж гаргаж бид нар хэмжээ байсан. Тэгэхээр нэг хайрцаглаж ямар ч байсан тасдах хэрэгтэй. Тэгээд энэний уртлыг жоох ингэж яа гэж байна. Ийм зүйл чинь цохоод орохоор дээшэгээ л яв. Дээшэгээ л яваад. Тэгэхээр нөгөө давхаргаараа орно гэж байгаа. Анх орохдоо давхаргаараа орлоо.
түлхэх тусам дээш гингсээр байгаа. Налуу юм болох. Тэгэхээр нэг сайн шийдээгүй юм шиг байна. Гэхдээ яг хөрзөнг бол одоо бид нар чинь үеэр нь авахын тулд газар юу завсар юу хөрзөн хоёрын завсрал ломо шургуулж байгаа доор хөшөөргөөр олцол хохолж идгийг харсан л да бид нар бол би ч өөрөө хохолж исэн. Тэгэхэд хугарах нь хэцүү байгаас да ломоор хүсэж байгаа чинь өөрөө харсан бол тийм хөрзөр гიშгэн гэж байдгүй шүү дээ хөрзөн гэж чинь. Тийм. Өнгө нь хатчтай бол харсдаг учраас. Тийм учраас хохолохын тулд ерөөсөө эхэлж сулж авахын тулд энэ чинь хатгаж авч байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө зөөврийн хэмжээтэй гал юу лөө төлөхийн хэмжээтэй том томоор хохорж ирж байгаа.Ээс армын бүр том томоор малынхаа нэгтэрсэн гიშгэлтийнхаа юугаар нэгтэрсэн байдаг. Хэрвээ та нар яг өвлжин дээр нь очиод яг тэр хөрзөн яаж үйтэй яадаг яаж хохордгийг харсан хүн байна уу гэдгийг асуух гэж байна. Насаараа хөрзөн хохолцсон байна. Байга болоод хөрзөн хохолж л байсан байхгүй юу? Наа зовлонгийн чи мэдж байгаа. Тэр юм ерөөсөө зүгээр төсөөллөөр ингэж яриаггүй байхгүй юу? Тийм учраас ингээд төшгөр ингэнэ гэдгийг хэлээд байгаа. Тий. За ингээд энэ хөрзөн хохлох гэж төгөлдрөө айхтар том проблем байна. Үзье ойлаа. Харин тэгээ да хийхгүй бол юм мэдэхгүй юм шиг байна. Маргаанд орж чадахгүй. Нэг хөрзөн уулаа та явж. Явж уулаа да. Нэг томилтоор явах та. За ингээд шүүгчдийн гэрэл асууд бэлэн болсон. Шүүгчдийн гэрэл. За миний хувьд болохоор асуултанд яг тодорхой шийдлийг эргэж хариу авч чадахгүй байна л да. Нэг улаан. За тэр хасгаж зэрэгс ирсэн чи хийгээд үз мэдээ. Өөрөөсөө яг та нар хохолж үзсэн юм уу? Бид нар бол үзсэн бүх төвхтөө байл энэ мэдчихэж байна гэдэг шиг. Нэг ногоон гэрэл. За нөгөө бүтээлээр яснаар хөө. За нэг том ажилтайгаа учраас тэр ажлынхаа ард гарсан дээр гэж байна. За ингээд 2 дугаар шатанд уулзцгаая. За амжилт хүсье. Баяртай. Хөвсгөл аймгаас оролцож байгаа багийнхан маань 2 дугаар шатанд орох эрхийн бичгээ барин гарч ирж байна. Бүгдээрээ халуун алга ташлаар баяр хүргэе. Дотор нэлээд асуудлууд өрнөлөө таагуурын санаан дээр ярилцлаа. Тэгээд яг шүүгчид таагуурын санааг яг юу гэсэн бэ? Бид дурын санааг нэг юу болсон юм байхгүй. Ганцхан тавцсан дээр нэлээд яригдсан. Тэгээ хөдлөх байх, хөдлөхгүй нэлээд яригдсан. Урд нь яг бодож ирсэн, төлөвлөж ирснээрөө тайлбарлаж чадсан уу? Арай чадсангүй. Арай л дутуу тайлбарлажлаа. 2 санаатай орсон. Хөрзөн нотлогч нэг нь ногоо хинэж ажиллах ногоо өрөөгд. Яг аль санаа нь шүүгчтэй таалаг. Ер нь хоёлол ер нь гайгуул боллоо л да. Тэгээд хамгийн гол нь сүүлийнх нь хөрзөн нотлогч дээр жоохон манай хүүхд маань тайлбар дээр жоохон ажиллаа. Одоо тэгвэл 2 дугаар үед дээрээ 2 дугаар шатан дээрээ та бүгд тайлбараа сайжруулад бүтээлээ илүү боловсронгуй хийгээд ирээрээ хөвсгөлчүүдийн найдвар таагуурын гарт байгаа шүү. Амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлтэд үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Travel back.